Нөгөө тоглолт яг үзэхээр бас яарад гिचлээдээ гэж жоохон ихсгэл сууддаг шүү дээ. Тэгээс одоо бол би чадахгүй, гүйж чадахгүй юм хэлээ. Харин сая нөгөө гоёлдор ч манай нөгөө эрэгтэй топ модель авдаг модель маань болохоор бас дарахных юм билээ айгуу гоё. Тэгээд өвчтрийг сонсч хүүе ямар гоё юм. За би дарахных тэгээд яг дарахныхаа Зоригт Батар багш дээр яг модель болж дарахнаас гараа эхэлчихсэн. 16 тагаас яг загвар бүсч эхэлсэн. Ерөнхийдөө яг модельуд маань 13 4-тэй ч юм уу тэгж эхэлдэг. Тэрний хувьд бол нэг 2-3 жилээр арай хожуу эхэлсэн байхаа л гэж бодод. Бид нар чинь 2-3 сар сургалтанд яваад гутлан дээр гიშгэж сураад тэгж байгаа ордон шүү дээ. Минийх 14 хоногийн дараачлууны тэмцээн болоод тэгээ тэндээс өсгөрөөдөвтэй гэл нэг шагнал өгдөг л шүү дээ. Тэгээ яг тийм шагнал аваад би ч тэндээс нэг хүн айгу урамшдаг шүү дээ. Тэр чинь 16 тагт. Тэгээ яг урамшаад яг тэрнээс хойш айгу итгэвтэй тэмцээн болгоныг алгасахгүй ингээд ороод тэгээ баг ингээд тэмцээн болгоны одоо түүчээд юм ч юм уу тэр хүнийг аваад ингээд тэр болгондоо урамшаал ингээд тэгэл ахиал тэгэл явсан да. Би ч болохоор олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжил төгссөн. Тэгээд Мосын олон улсын эдийн засгийн харилцаа яг зарим газар миний овгийг нэрээ буруу хичээллээ. Төрөтийн баццаг. Тэгээд олон улсын эрх зүй биш эдийн засгийн харилцааны мэргэжлэр төгссөн. Яг тэр мэргэжлэрээ ажиллаад нөгөө сагсаа тоглоод тэ яг тэтрийг л хийгээ явж явах гэсэн бахал гэж бодож байна. Тэгээ нөгөө гоо зүтлаасаа биш илүү нэг юм жоохон эрэхтэй илүү хайг ч юм уу те. Яг тийм байх байсан баг. Ер нь 20 мартаас хойш ерөөсө тоглоогүй шүү дээ. Гэхдээ яхаа мэдээж нөгөө багаж сурсан юм болов угаасаа хүний биедээс ерөөсө гардггүй. Юу ч гэсэн уухад тоглолтог хүн ээжүүд одоо тоглолтог л гэх байх та. Жоохон байхдаа нөгөө юу л болъё. Онгоцны үйлчлэгч Стюарт л болъё гэж аюух боддогсэн. Ямар гоё газраар аялаад гэдэг. Тийм тэгэл бараа ээж чинь намайг жоохон эмгтээлэг болоо энэ ч одоо спортоор яваад бүр ингэ хийхгүй хаагүй болчлаа гэд. Тэгэл загварлаа орсон доо. Гоёл надамдаа ороод бол 16 жил болж байна. Тэгээд яг 16 жилийн дараа топ модель гэдэг шагналыг яг албан ёсоор авч байгаадаа бол ингээд маш их баярлаад балмагдаад тий үнэхэр гоёсэн. Тэгээ нөгөө сүүлийн бас нилээд хэдэн жил бол бас олон хүмүүс одоо ингээд чи бас болох хэвээр ингэстэ гэх нэг итгэл өгöd идэв шүү дээ. Яг тийм хүлээлттэй бас байсан. Тэгээд бас энэ шагналыг маань одоо топ модель албасны шагналыг маань өгсөн. Тэгээд дизайнерын холбооны бас удирдлагуудаа бүгдээр нь миний хөдөлмөрийг ингээд үнэлсэнд одоо маш их баяртайнаа. Баярлалаа гэж. Тэгээ ер нь бол яг бүгдээрээ айгуу гоё тийм хоорондоо ивтэй, найртай ялангуяа гоёл наадам маань яг моделүүдийн хувьд яг жилийн турш хүлээдэг. Яг бөөнөр ингээд жил нэг гоё уулзаж те ингэж бөөнөрөө нөгөө цугладаг маш гоё тийм том наадам байгаа. 14 оноос хойш би тэмцээнд одоо ороогүй явжсэн. Тэгээд яг тэрний дараа одоо тэр хэмжээний дайтай тэр мэдрэмжийг дахиад авах үнэхээр гоёлсон тий. Ер нь яг ингээд шоу болох одоо бүх шоуны үед маш их гоё тогтолтой байдаг. Одоо хүртэл ингээд айхуу гоё тогтолтой гарах гэхээр ингээд сандралдаг гэл. Тэгээ нэг жоохон нурууныхаа аргашаа зөвхөлдөг ч үгүй яг тэгжээж айгуу гоё тайвширч тайзан дээр гардаг. Мэдээж загвараас гадна одоо миний бас орчсон олон мисэн тэмцээн байгаа те. Яг яалтчгүй 16 оны мисэн тэмцээн бол үнэхээр маш олон хүний гоё хайр хүндэтгэл те. Яг одоо хүмүүсээ хэлжсэн одоо олимпийн дайтай бид нар ингэж дэмжиж гэжсэн гэх тэр бол үнэхээр мартагдчихгүй маш гоё тоод одоо дурсамж те маш гоё зүйлийг надад одоо хүртэл ярихад ингээд маш гоё идэг. Тэрөд кино тоглоод тэгээ сэлэн төрд хүмүүс одоо харахаараа сэл ихч явж ирэх гэл. Тэгээ өөрөхөд ихтэй тэд нар бас их гоё дурсамжтай байдаг. Ямар ч дүрээс яах вэ? Аимшиг л биш үү? Нэг тийм түүхэн кинонд ч юм уу те хатан ч юм уу юу ч үгүй яадаг ч бас нэг тийм гоё нөгөө түүх харуулсан тийм кино тоглол айгу гоё санагдаад байгаа шүү дээ. Кинонд тоглож хоор чинь угаасаа л баг бодохгүй тэгэл нэг иймэрхүү орчдөг шүү дээ. Тэгэл би хөвчлэн л гадуур бодоггүй. Тэгээ нэг юм амьдралын л дүрээр явж идэг тэгэл бодоггүйсэн ч таньж идэг, будагтайсан ч таньж идэг. Тэгээд нэг тийм тэрэн дээр бол айхтар ач холбогдол өгöd идэггүй шүү. Тэгээд айтайхан зэрхэн л уцалж хахад болох бах таа л гэж боддог шүү дээ. Түүнээс биш ингээл байн тайзан дээр байгаа шиг ингээл одоо байгаа шиг ч юм уу те ингээл байн гангалал ингэж явна гэдэг бол бас хэцүү шүү дээ. Топ модель урнаач үнэхээр гой санагддаг. Тэр тайзан дээр би авч яваа байдал те мэдээж тайзны хойно хүртэл байгаа те тэндээ би авч яваа байдал
одоо тайзнаар гаргаж байгаа тэр гоё характер, харизм яг тэр нь бол үнэхээр гоё санагддаг. Жишээр одоо тайзнаар явж байхдаа ингээл нэг цэцэгтэй ч юм уу унлаа гэхэд тэрийг эвтэйхэн барайл нөгөө нэг юм тоглолчиг болгодог ч юм уу те нэг албаар унаагүй ч юм шиг те тэгж мэгэж авч гарах тохиолдлууд бол байдаг. 30-аас 2 минут юм да тайзтай хорт бохноос шалтгаалаад 30 секундээс 2 минутын хугацаанд тэр богино хугацаанд нэг хувцсыг тайзан дээр амлуулж харуулах одоо үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр дизайнер байж ич, модель байж ич энэ хоёрыг хамт оршиж ич гоё төгс бүтээл тайзан дээр гаргадаг. Одоо хүүхдүүд бол яг ялангуяа хамгийн наацхан мэдлээ сурчаасаа тий хүнийг таньсан ч бай, танаагүй ч бай тий сайн мэн үү та гэх мэдлждэг байгаасаа гэд аяа хэлдэг. Тэгээд янва одоо сурж байгаа сургалт бүх юм одоо миний төлөө сураагүй штэ. Яг өөрийнхөө төлөө өөрийнхөө хүч чадлыг 100% дайчлаад хүнд одоо яг би түрүү хийсэжлээ сурсан юм одоо хийсэж илүүддэг. Тийм болохоор яг гоо сэтгэлээсээ надаас авч болох, надаас сурч болох юу гэдгийг бүгдийг ингээд сайн одоо хэл хав суулцгаа сайн асуу гэдэг. Тэгээ бүгдээ сайн сураад аваасаа л гэж үздэг. Одоо яг гарч ирж байгаа юм манай модулууд хувьд бол ер нь бол одоо өмнөх үетэй харьцуулахад бол харьцангуй одоо бүх юм айгуугаа нээлттэй болсон шүү дээ. Интернет, сошиал гэх тээ. Тэгээд нэг олон талаараа гарч ирэх боломжтой бүх юм нэгтсэн. Тэгээ одоо зөвхөн юу гэдгийг за 175-аас дээш өндөртэй турхай байх ёстой ч гэдэг юм уу те. Заавал тийм биш. Одоо тэгэл нэг сошиал инфлюенсер гэх мэт маш олон төрлөөрөө ингэж гарч ирэх боломжтой болсон. Тэгэл эхнээсээ манай гой модельуд олон улсын татсанд гараад ажиллаад явж байгаа те. Ингээд одоо нөгөө жил ирэх тусамд бүх юм гой нээлттэй болоод улам л гоёлоод байгаа гэж харж байгаа. Тийм болохоор угаасаа надаар хэлүүлдэггүй хүмүүс маань бүгдээр гой сошиал хөгжүүлдэг те. Өөрөөсдийнхээ биеийг бас зөв аваад явчихдаг бүх юм одоо суралцах юм бол өөрөө суралцахыг хүсвэл ерөөсө бүх юм нээлттэй болчиход байгаа байхгүй юу? Одоо тэр фэшн шоу тэр гэл одоо зурагч юм нөгөө цагт товлогдчихдаг штэ. Яг тэр үедээ одоо жишээ нь бол гоёл бол одоо гоёл наадам бол нэг 2-3 сарын өмнө ерхий нэг нөгөө цаг хугацаанд тодорхой штэ тэдэн хавцаа болдог гэд. Тэгээ тэгдэг болохоор бид эртнээс нөгөө бэлдээд эхэлчихдэг. За гоёл болох чинь тэр шоу болох чинь энэ болох чинь гэдэг бэлдээд одоо хоол болоо цэгцлээд ч юм уу те. Тэгэл яг тэрийг өнгөрөөд бидээж итмээр байгаа юм да баг нь жоохон бас идэж хорхоогоо дардгаа. Саяхан нэг сарын өмнөөс л гинт гоёл болох ч байгаа гişүүдэл фитнес яваад эхэлсэн. Тэгээд би яг нөгөө тэгж боддгийн нөгөө багтаа нөгөө спортоор хичээлдэг гэсэн шүү дээ. Тэгээд яг хүний өсвөр наснда ч юм уу 18 хүртэлх хүний сурсан юм бол яг ингээ бүр ясанд нь цуснд нь шингэдэг юм байна гэж бодсон. Тэгээд айгүй хурдан одоо фитнес юмдаа явахад маш хурдан хүлээж авдаг байхгүй би. Тэгээд яг тэр суурьтай зөвхөн холбоотой болов уу гэж би боддгийн. Ташрамдаа гэрийнхэндээ бүр бүгдээр нь баярлалаа гэж хэлмээр. Яагаад гэхээр миний яг артлыг даагаад тийм ингээд бүх юм дэмжиж чи гоё бай чи гэж тэгдэг болохоор айгүй гоё идэг. Тэ одоо би царайцаа өшөө гоё авч явуул гэд боломжтой юм гэж хараад одоо хизээ хүртэл эрэлттэй байна. Тэр хүртлээ л өмсөл гэж боддог шүү дээ.